4К нэгтршилтай зургуудыг та төлбөр төлөхгүйгээр үнэгүй хязгааргүй бүтээж сурмаар байна уу? Тэгвэл өнөөдрийн бичлэгийг дуустал нь үзээрэй. Бүгд бичлэг эхлэхээс өмнө энэхүү бичлэгэн дээр бүгдээрээ лайк гэж дараарай. За хэдүүлээ шууд бичлэгэндээ орцгоё. Та бүхэн дурын браузер дээрээ labs.google.fx гэд бичээд ороод ирнэ. За шууд ийм хэсэг рүү шилжиж орж ирнэ. За тэгээд энийг ашиглахын тулд манайхаа бас Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй VPN хэрэгтэй. Гэхдээ энэ дэр Gmail-ийн хувьд бол ямар ч хамаагүй Gmail хийж болно. Гол нь Америкийн нэгдсэн улсад байгаа гэдгээ илтгэх ёстой. Энэ бол зөвхөн Америкийн нэгдсэн улсад байгаа хүмүүс л ашигладаг. Өөр бусад орнуудад ерөнхийдөө ашиглагддаггүй байгаа. Тэгэхээр хэдүүлээ Proton VPN-э татаж яваад Америкийн нэгдсэн улс дээр нь тааруулчин. Энэ бол 100% үнэгүй VPN. Та энэ дээр ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй. За ингэсний дараа бид бүхний ImageFX бол ажиллана гэсэн үг. Та бүхэн браузер дээрээ labs.google.fx гэд бичиж ороод ирнэ. За тэгээд ImageFX гэдгээ сонгоод орчъя. За тэгээд энэ сайтын нэг давуу тал нь та монголоор бичээд зургуудаа бүтээж болно. Монгол өгөгдлөөр. За англиар бичсэн ч болно. За жишээ нь одоо хэдүүлээ бичье. За би Монголын тал нутаг гэдэг өгөгдөл өглөөд за тэгээд энэ grid гэдэг төвчөнд дарчна. За Монголын тал нутаг гэдэг өгөгдөл дээр ийм зургнууд гарч ирж байна те. Хэрвээ энэ зургнууд таалагдахгүй байх юм бол ахаад гэрит гэдгийн дараа дахиад дөрвөн зураг өнгөө гаргаж болно гэсэн үг. Нэгтрслийн хувьд бол маш сайн тод ийм зургнууд гардаг байгаа. За тэгээд эхнээс нь сайхан тайлбарлаад өгчээ. За энэ дээр бол 2-оос 2 гэж байна те. Энийг нэг бухраачих юм бол өмнө гарсан нөгөө дөрвөн зураг та бүхэн энэ дээрс харж болно гэсэн үг. За энэ бол хоёр дахь даралтынхын дөрвөн зураг гарч ирж байна те. За өмнөх зургийг харъя гэх юм бол энэ дээр нь дараад буцаагаад өмнөх дөрвөн зургийг хаарчна. Танд хэрвээ тухайн зураг чинь таалагдах юм бол тухайн зургийг татаж авъя гэх юм бол шууд энд нь download гэдээ байгаа. Тэгэхээр энэ дээр нь дараад шууд ингээд татаад авчнаа гэсэн үг. За ингээд татаад авчин те. За энэ дээр дараад дараагийн дөрвөн зураг руугаа шилжүүлж болно. За хэдүүлээ жоохон промптоо жоохон арай жоохон нэмэд өчөө те. Монголын тал нутагт баавга алхаж байна гэд бичээд өгчлөө. За энэчнээс доош гүйлэх юм бол энд бол seed байна. Энэ дээр одоо quality нь байна. Эднэрийн бол нөх оролдоодох шаардлага байхгүй. За энэ дээрээс бол та бүхэн одоо яг ямар хэмжээтэй зураг гаргамаар байгаа те тэрийгэ сонгоод өгчөж болно. За ихэвчлэн компьютер болон одоо гар утасны хэмжээтэй хүмүүс гаргадаг. За миний хувьд бол зүгээр компьютерийн хэмжээтэй гаргаж байна. За Монголын тал нутагт алхаж яваа баавгааны талаар гарч ирж байна те. За хэдүүлээ энэ дээр ахаад промпт жоохон дэлгэрэнгүй бичээ те. Монголын тал нутагт за жоохон дэлгэрүүлчлээ. Монголын тал нутагт гол орсож байна. Ирэг дээр нь баавга алхаж байна гэд бичээд өгье. За ингээд харцгаа хэдүүлээ те. За энэ сонголтын дээр энэ дээр нь дарчих юм бол дөрвөн зураг маань ингээд нэлээд сайхан томороо харагддаг байгаа. За би нэг өмнөх рүү шилжүүлээд харуулчих та нарт. За өмнөх дээр ингээд томороо харагдаж байгаа. Энэ дээр нь тавьчих юм бол ингээд дөрвөн зураг маань шууд ингээд дөрүүлээ дэлгэцэндээ багтаад гараад ирж байгаа. За энэ нь болохоор ингээд томруулцдаг байгаа. За манайха төр хүлээгээрэй 30 секунд. Та хиймэл оюун ухааныг хамгийн хэрэгцээтэй мэдлгүүдийг эзэмшиж өөрийн видеонууд дээр ашиглахыг хүсэж байна уу? Тэгвэл бидэнд Master AI гэдэг онлайн сургалт байна. За одоогоор нийтдээ 300 гаруй хүн нэгдсэн байгаа. За хиймэл оюун ухааны талаар одоо бодитойгоор ашиглаад хичээлүүдэд үзээд явж байгаа. Таач бас энэ хиймэл оюун ухаантай холбоотой хичээлүүдийг үзэж мэдлэгээ өргөжүүлж илүү бүтээлч илүү одоо үр дүнтэй баймаар байвал манай Master AI сургалтанд нэгдээрэй. Тэгээд та хэд маань нэгдэхийн тулд AI Studio Mongolia гэдэг манай энэ өөрийн одоо Facebook пэйж хуудас байгаа. Тэгээд 17,000 дагаа гэгчтэй. Энэ пэйж хуудас руу та бүхэн чат бичээд манай Master AI сургалтанд эсэж болно. Тэгээд нэмэт хэлэхэд саяны сургалтанд багтцсан байгаа хичээлүүд нь AI Studio Mongolia гэдэг пэйж хуудасынхаа нүүр хэсэгт нь пин пост болгоод орсон байгаа. Тэгэхээр та бүхэн энийг хараарай. Энэ дотор одоо яг манай сургалтанд одоогийн байдлаар орцсон байгаа хичээлүүд байгаа. Тэгэхээр нийтдээ хиймэл оюун ухаантай холбоотой 40 өөр төрлийн хичээл байгаа. Өөрийнхөө видео болон өөрийнхөө контентэнд илүү төгс хөлбрээр ашиглахыг хүсвэл манай Master AI сургалтанд нэгдээрэй. Баярлалаа. Монголын тал нутагт дөрөвт өгөгдөлтэй. Монголын тал нутагт гол урсаж байна. Нэрэг дээр нь баавга явж байна гэсэн өгөгдөл өгсөн те. За миний промпт арилцсан байна. За хэдүүлээ энийг жоохон солиё. За дараагийн өгөгдөл нь сансарлуу одоо пуужин хөөрч байна гэдэг өгөгдөл өглөө. За энэтэй холбоотой дөрвөн зургийг бол хэдүүлээ гарч ирэхээр нь харъя. За энийг бол ингээд та бүхэн хүсснээрээ бүр 100% үнэгүй ашиглана. Нэг юм анхаарах хэрэгтэй. Та заавал Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй VPN ажиллуулж явах хэрэгтэй. За энэ VPN ажиллаж байгаа үед та одоо хүссэн Gmail хаягаараа нэвтэрч ороод хүсснээрээ ингээд зургуудаа бүтээгээд тэгээд энэ хүссэн зургаа бүр шууд ингээд шууд газар дээр нь шууд татаж аваад одоо бичлэг интернетээр ашиглаад явсан ч болно. За ийм гоё сайт байгаа шүү. За сансарлуу пуужи хөөрж байна гэдэг дээр ийм дөрвөн зураг гарч ирсэн байна. За нэгтрслийн хувьд та бүхэн ингээд хараарай. Ерөнхийдөө бол нэгтрсэл маш сайн.
За илүү жоохон нэгтэрчлээ, илүү сайн гаргая гэх юм бол энэ чинь abstract гэд байгаа. Энэ дээр дараад энийгээ та бүхэн ботоор ил дээр нь тавьчих болно. Одоо зургаа илүү бодит болгоё гэж болно. За энэ дээрээс ахиж ингэ сонгож өгөнгүүтээ ultra realistic гэдгийг нь сонгочих болно. За ингээд гаргах юм бол бүр зураг чинь илүү бодит, илүү ийм тод ичтэй гарна гэсэн үг. За тэгээд эдгээр зургнууд чинь хэрвээ таалагдахгүй байх юм бол ахаад гэрít дараад өөр дөрвөн зургуудаар солиод та бүхэн гаргаадах боломжтой байгаа. За өнөөдрийн бичлэг та хэдэд маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн энэхүү одоо image effects-ийг ашиглаарай. Тэгээд энэ дээр бол 100% үнэгүй. Та яг ямар зураг гаргамаар байна тэр промптаа энэ дээр бичиж өгөөл тэгээл болоо. За хэрвээ таны одоо бичиж өгсөн промптын дагуу таны зураг нэг гоё сайн үүсэж өгч чадахгүй байх юм бол промптоо ChatGPT-г ашиглангуудаа англи хэл рүү хөрвүүлээд тэрийг энэ дээр бичээд үзээрэй. Англи хэл дээр арай илүү бүр нарийн гарч ирдэг шүү. За ер нь промптаа сайн бичих юм бол. За Монгол дээр ч гэсэн бол ерөөхдөө дажгүй гарчдаг байгаа. Би бол энийг маш ихээр ашигладаг. Тийм учраас өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ танилцууллаа. Тэгээд та хэдэд өнөөдрийн бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та хэд маань өөрсдөө саяны сайт руу ороод үнэгүй зураг бүтээгээд яг энэ үзэж байгаа бичлэгийнхаа комент хэсэгт бүтээсэн зургнуудаас ганц хоёрыг нь үлдээгээрэй. Тэгээд хэрвээ тань таалагдсан бол энэ бичлэгийн комент хэсэгт бас сэтгэгдэл үлдээгээрэй. Тэгээд та бүхэн цаашид хэмэл оюун ухааны талаарх сонирхолтой юм хичээлүүдийг үзэж тогтмол суралцаж одоо өсөж хөгжихийг хүсвэл манай YouTube сувгийг маань subscribe хийгээд дагаарай. Тэгээд энэхүү бичлэгэн дээр лайкаа дараарай. Тэгээд хэдүүлээ хамтдаа сайхан хэмэл оюун ухааны гайхалтай төвсүүдийг сурж хамтдаа өгчцгөөе. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баярлалаа guys.